банк санхүүгийн байгууллагуудад зээлдэгчтэй цаг алдалгүй алдаагүй харилцах нь хамгийн чухал. Тиймээс иргэн төлөлт сануулга мэдээллүүдийг автоматжуулах нь өнөөдрийн зайлшгүй шаардлага болсон. Хэрэглэгчийн үйлчилгээ, төслийн удирдлага зэрэг сайжирдаг хамгийн хурдан шийдэл бол автомат мессеж. Ийм хэрэгцээ дээр үндэслэн iFinance нь автомат мессеж илгээх модулыг бүтээсэн. Энэхүү модул нь гар ажиллагааг эрс багасгаж, нэг удаагийн тохиргоогоор олон удаа өөр нөхцөлд ажиллах боломжтой ухаалаг шийдэл. Зээлийн сануулга, төлөлтийн баталгаажуулалт, хугацаа хэтэрхтийн мэдэгдэл зэрэг бүх төрлийн мэдээллийг систем өөрөө илгээж, байгууллагын үйл ажиллагааг илүү үр ашигтай болгоно гэдэгт итгэлтэй байна. Одоо харин манай суурь системийг ашиглаж, зээлдэгч нартай хэрхэн автомат мессеж илгээх, илгээсэн мессежээ хянах зэргийг танилцуулъя. Таны харж байгаачлан манай үндсэн модулууд харагдж байна. iFinance мэдээллийн суурь нэртэй модул руугаа дараад оръё. Зээлийн мессежүүд тохиргоо хэсэгт дарвал өмнө нь зээлдэгч рүү илгээсэн мессежний ангилал харагдах болно. Жишээ нь тухайн байгууллага өдөрт хэдэн ч төрлийн мессежийг харилцагч руу явуулах боломжтой. Одоогоор бол нэг төрлийн мессеж харагдаж байна. За мессежний утгыг нэмье гэвэл та мөр нэмэх товч дээр дарснаар хэдэн ч ангилал гаргах боломжтой. Жишээ нь эхний мессежний утга нь зээлдэгчид зээл төлөх өдрийг сануулгах зорилготой тохиргоогоор хийгдсэн байгаа. За илгээх товч дээр дарснаар шууд илгээгдэх юм. Мессежний тохиргоог танилцуулъя. Систем нь хэрэглэгчийн хугацаа хэтэрсэн хоног, зээл олгосон түн, зээлийн дугаар зэргийг автоматар татаж мессежний утганд оруулах боломжтой. Хэрэглэгч рүү илгээх мессежний утгыг мессеж талбарт оруулна. Мессеж тохиргооны төрлөө төрөл хэсэгт сонгоно. Жишээ нь тус мессежний тохиргоонд сонгосон хоногийн дараа зээл төлөлт хийх дугаарууд руу илгээгдэх юм. Харин хоногоо сонгохдоо хоногийн дараа илгээн талбарт утгыг бөөлөх юм. Жишээ нь тэг болгол өнөөдөр зээлээ төлөх, нэг болгол маргааш зээлээ төлөх харилцагч руу мессеж илгээнэ. Мөн та өнөөдрийн байдлаар хэдэн мессеж амжилттай илгээгдсэн, хэдэн амжилтгүй болсон бэ зэргийг тус үсэгтээс хянах боломжтой. Дэлгэрэнгүй харъя гэвэл дугаар тус бүрээр нь шүүх боломжтой. Та сайтар хянаж үзээд хадгалах товчийг дараад дараа нь илгээх товч дээр дарснаар тохиргооны дагуу хэрэглэгчийн дугаард мессеж илгээгдэхэд бэлэн болох юм. Мөн өмнөх мессеж илгээсэн түүхээ шүүгч боломжтой. Ийхүү автомат мессежийн үндсэн тохиргоог танилцуулаа. Автомат мессежийн модулаар та үйлчлэгээ хурцсаж илүү их бүтээмжтэй ажиллах болно. Дэлгэрэнгүй мэдээлэл iFinance-ийн борлуулалтын багтаа холбогдсон авраа анхаарал хандуулсанд баярлалаа.